Hey guys, I нэг хоёр. За бид нар ингэж нөгөө нөтрик голын зэрэг авах гэж байна. Би ороод байгаа юм шүү дээ. Хаа чи хөөе чи на партнер дээр авч гэж. Хулан байна уу? Хүй би ганцаараа тэнд ярих юмгүй. Харин тийм. Хоёулаа нойлоос эхлээ тэгээ салаал явъя. За бид дөрвийн влог эхэллээ. Тэг өнөөдөр Нутрик Голдтай хамт зургийн авалтанд орж гин. Тэгээд та бүхэнд энэ хаваа үзүүлцгээе. За тэгээ. Нөтрик дээрээ Хамгийн гол нь энэ хамгийн гоё өрөө тий. 0 өрөө. Нэртэй юм гоё. за миний нөөс арчи. Окей, за хаашаа явах уу? За ийшээ. За. Нөтрик болохоор юм том юм байна. Тийм байна. Өндөр таацтай. Тэгээд бас хүүхдүүдэд дагуулж ирүүлээс гоё юм хэд юм тийм. Айгу гоё юмнууд хэд. Эндээ ингээд манай нойл байна. За энэ нэг өрөө нэ. Бид нар сая энд нөгөө дасгал хийдэг поз аваад зураг авах болсон. Тэгээд галтгоог та бүхэндээ үзүүлцгээе. За ийм гоё том айландтай галтгоо байна. За тэгээд мэдээж өнөөдөр бол Нутрик Голдын зураг авалт учраас би одоо хамгийн дуртай бүтээгдэхүүнээ бас та бүхэнд онцолж ярмаар байна. За энд бол ногооны за ингээд нийтдээ би ингээд өдөртөө ер нь л ингэж амзагаа тэгээд Нутрик Голдын бүтээгдэхүүнүүд эрүүл мэндийн тийм хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд одоо витамин, алоэ гэл манай техник гол яг ингэж байж байгаа байхгүй юу. Тэнгүүд яма хараа эдрийг уухгүй байгааг нь балт хийхгүй тэгэхгүй бол ингээ амар харагдаад байна гэх юм. Тэдний бүгдийг нь уудэн штэ би. Уудгийн. Тэнгээс самлгаагаа дуусгаад хаях амар урамтай. Тэгээ арай цөөрөө зэгцрээд аа. Энэ ингэ дууссан мэдрэмж байгаа тий. Тэгэд энийг чинь одоо бага насны хүүхдүүд яг нөө тархины хөгжил явуулж байгаа хүүхдүүдэд цоолоод ингээ шахаад өчгөр уучдаг. Тэгээ айгуу айтайхан. Тийм болно. Тийм. Зэрэг гэхдээ бас ерөөхдөө намын эмчээс асуугаар. Эцэн тодруулаарай. Гэхдээ азаа ихч бол тэгсэн гэдэг. Болно тий. Хамгийн гол нь Нутрик Голдын намын юмч байна энэ дээ. Нутрик Голдын омега болохоор цэнгэг усны омега гэдгээр айгүй алдартай. Далайн гүний байх тусмаа загсан нөө загасгалт хэцүү үнэтэй болон агнуур хийхэд тэгэхээр Нутрик Голдын болохоор цэнгэг усны цэвэр усанд амьдарсан далайн бохирдлгүй далайн омега гэдгээр айгүй онцлогтой. Би тэгтээ анх ингээд манай ээж ингээд нэг ногоо юм хийж уугаад идэх байхгүй юу? Нөгөө нэг ногоонууд ингээд тэнгуутаа за алкажайсра уунаа гэж уугаад тэнгуут нь ямар цагаан юм ууд ингээд боддог байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо өөрөө юм ногооноос хамааралтай ингээд болчт юм байна. Танай хүүхдүүд ч ногоо идэж байна уу? Манай хүүхдүүд брокколи, манай баг бол үнэхээр хамаагүй иддэг. Тийм үү шүү дээ найз. Манай түнхээ ерөөсөө ногоо иддэг, махасаа иддэг, тэг бас натдаг заяа. Тэнгуут би яалчсаа хийж агаад саруулаа уулгачихсан. Тэнгуут нөгөө тий. Агуул юу ч хамаагүй идэж байгаа. Гидсэн бас натна Тийм шүү дээ. Ээж хүн, эмэгтэй хүн одоо гэр бүлийнхаа хооллолт, эрүүл мэнд дээр одоо гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг тал дээр та хэд маань ямар бодолтой байдаг вэ? ер нь тэгдэг өсөөгөл ер нь эмэгтэй хүн ямар ахаас хамаараад тэр тухайн гэр бүл эрүүл байх уугүй юу шийдэгддэг гэж боддог. Гэхдээ тэгэл ээж ямар хоол хийж гин хүүхдүүдтэй гэртээ ямар хүнс авч гин хүүхдүүдтэй юу бэлдэж гин ерөөсөл 100% хамааралтай тий харахгүй. Тэгэл нөхрийн хувьд ч гэсэн ажилтай завгүй. Тэнгүүт эхнэр нь гэртээ ихэвчлэн ямар витамин одоо жишээ нь гаргаад тавьсан байх тэрийг л нөхөр уудаг тий. Юу ч асуухгүй л уучдаг гэсэн бид нарт итгэл. Тэгэхээр яхахгүй 100% ээжээс л бүх хамаартай байдаг да тий. Яг зөв. Би бас тэгж боддог. Яа тэр манай ээж яг ингээд хэдэн одоо жил 2 жилийн өмнөөс 3 жилийн өмнөөс юм уу та яг ингээд шийдэл за яста цэнгэл минь хоёлоо одоо ингээд эрүүл амьдралын хэв маяг руу орохгүй бол одоо ингээд хэцүүдлээгээд тэгээд ерөөхдөө өөрөөсөө хооллолтоо яг зөв болгоод тэгээ гэр бүлтэй ч гэсэн хийж өгж байгаа хоол нь зөв болоод ингээд ирсэн чи ялчгүй манай гэрийнхэн бүгдээр ингээд одоо
дашраараа гэдэг л үү те. Тэрэн дээр айгүй ач холбогддог болсон. Орой хоол идэхгүй ч гэдэг юм эсвэл хөнгөн хоол идэн, эсвэл ногоо идэн, салат идэн ч гэдэг юм уу. Яг тэгээд хэлсэн. Тэгээд тэрнээс хойш бол одоо ингээд манай аав гэхэд 30 кг турцсан ч гэдэг юм. Тэгээд өдөр болгон гүйдэг те. Өмнө чинь ингээл аав ядарч ирээл байдаг байсан бохгүй ингээд зүрх гэрте байдаг чи одоо ингээд айгүй гүдэг болж байна. Одоо энэ хоёр маань хоёлаа одоо гоё булчин дээр анхаарыг хамт жим хий гэл явж байгаа хгүй. Тэгэхээр тэрнээс нь одоо нөлөөлөлөд орхон би гэл ер нь бид нар бүгдээрээ ингээ гэр бүлийнхаа эрүүл мэндийг анхаарч эхэлж байгаа. Юу авах уу? Ямар одоо витамин нь яг сайн яг нөлөөтэй гэдэг айгүй сайн бодолцож эхэлж байгаа. Тэгэхээр ялч юм эмхтэй юм бол үнэхээр нөлөөтэй. Тэгж бодохоор яг эмгтээчүүд дээр бас ингээ нэг талаас их дарамт ирж байгаа юм шиг бүх юмыг айгу сайныг сонгох хэрэгтэй. Яг сайн хоол хийх ёстой. Тэр нь одоо органик байх ёстой. Тийм өгч болохгүй, ингэж болохгүй. Ялангуяа витамин ингээл бэлтгэлүүдийг сайн харах ёстой гэд айгу нөгөө өөрсдийгөө идэвхжүүлж ингээд суралцах хэрэгтэй. Байнгын суралцах хэрэгтэй. Тэгээ тэр нь яхам нэг талаас сонирхолтой ч гэсэн бас нэг талаас жоохон бас хэцүү санагддаг хараа. Ялч нийгмийн нэг тийм байдаг ш тэ. Нөхөр нь жоохон гундуу ч юм уу эсвэл явж ахаар нэг эхнэрийг нь муугар боддог ч юм уу тэ. Тийм яг гунигтай тэгтээ бол яг харахгүй наа. Одоо арьс нь хураачсан байхад л хинч ч маск тавьж өгөхгүй юм байна. Өөрөө л гоё яваад байгаа юм шиг баг тэ. Харин тийм цаагаараа ингээл өдөр шөнөгөөл юу сайн байна. Одоо усын хүртэлтэй усын яаж нэг эрдэс бодистой сайн ус өгчөө гэж юусэн алхам тутамдаа л бодож идэг 24 7 тийм үнэн байна. Би бас яг тийж боддог. Яг ингээд витамин одоо миний гэртээ ингээд хийж байгаа үүрэг гэвэл нялх хөвгт авахгүй ч гэсэн ингээд гэр бүлтэй ингээд нэг шинээр хүнс хэрэглэх юм уу, шинээр витамин хэрэглэхдээ заавал тэрийг аваад гэрийнхандаа ингээд тайлбарлаж өгөөд яг өөрөө судалчаад гэрийнхандаа төгсдөө тайлбарлаж өгөөд яг энийг манай гэр бүл хэрэглэх хэрэгтэй байна гэдэг тэр хүнийг одоо ухуулан гэж ятгаад гэх юм уу тийм тэгээд тэгдэг тийм биш болол эрэгтэй хүмүүс ч бас нэг тэр юм жоохон хайг гэж нэг яг тэр дүрм журмаар нь даахгүй ч юм уу тэг зориултаар нь хэрэглэхгүй ингээ болчихно. өглөө уух орой уух гэх тийм нөгөө учир начрын жоохон ойлгохгүй тэгжсэн генет би ингээд өөр болоод эхлэнгүү чи юу уугаад байгаа. Чи баруун чи ганцаараа уугаад юу хэрэглээд байгаа. Жоохон тэгэж ихтэй. Яг ганцаараа чи яг юу уугаад би чамд энэ гараад ирсэн байгаа. Тэгэж чийс өөртөө ийм авцаа ууж байна. Хүүхдүүд. Тэгэл яг ингээд одоо өвөл мөвөл бол ер нь өвддөг шүү дээ тий. Тэгэхээр эмэнд зарж байгаа мөнгө одоо эмнэлгийн төлбөр мөлбөр чинь амар үнэтэй болдог штэ. Тэгэнгүүт зүгээр ингээд тэр үед намайг сонсоод те ингээ миний замрын дагуу ингээ витамин зөв уугаад явцсан байсан бол бас амар тэхгүй хасан баг гэж боддог. Тэгээд хүүхдүүд дээр бол ялангуяа ингээд агаартай айгуу сайн гаргаад тэгээд Д витаминын дэмжээ тэгээд явахаар бол өвчин туссан ч айгуу тийм хөнгөн тусаал ингээл тэгээд байгаа юм шиг санагдсан. Би тэгтээ энэ жил яг Д витамины шийдийг яг мэдэрсэн шүү дээ. Би яг нодлонгоос эхлээд Д витамины үнэхээр яг тогтмол өгөөд явсан. Тэгсэн чинь өвөл ханаа төрх нь хамаагүй багасаад бүр үнэхээр өөр нөлөөтэй байсан. Тийм би үнэхээр чухал шүү. Би автоиммун өвчтэй байхгүй. Тэгээд автоиммун өвчин ч одоо ерөнхийдөө дархлаа буурчингууд ингээд шууд би өвдчихдөг. Тийм энгийн үед нэг одоо өвчин байхгүй. Нэг дархлаа ханиад өвчнгүүд сэдэрдэг. Тэгээ бас дархлаагийн хэтэрхий өндөр ялгаж болтгоо. Тэнгүүд яг ингээд зүйлийн 2 жил бол ханиад бүр маш бага хүрч байгаа. Хөнгөн тэгээ тэрэнд яг Д витамин яг тогтмол хэрэглэдэг болсонтой холбоотой гэж би өөрөө бодчих дүгж байгаа. Тийм одоо тэгээ Монголын нөхцөл чинь нэг байнга шалган нүцгэн наран ингээл бие гэдэг боломж байхгүй. Тэгтээ түүнийг Монголын нөхцөл ялангуяа. Тэг яг зөв дэгээ тий яг зөв цагтаа бас юм чухал. Одоо танд маань яг өдөр тутамдаа яг идэвхтэй ямар витамин за Д витамин яг бол суур өөр өшөө нэмэлтээр одоо цайр бас айгуу чухал тий. Омега одоо би сүүлийн үед бол магний гээд би CoQ10 гэдэг витамин банк хэрэглэдэг. Тийм энийг сонсч ирсэн үү та? ер нь сонсч ирсэн гэдэг лөө. Тийм тэр нөгөө одоо автоиммун өвчнтэй хүн ер нь айгуу ядардаг байхгүй. Одоо ингээ банк одоо дархлын юм удаг. Тэгэхээр дархлын юм ухаар нөгөө банк ингээ ер нь ядраад идэг болохоор CoQ10 ядгүй гэхээр эсийг ингэж одоо биеийн эсийг аягүй хурцсах тийм билээ. Тэгэхээр яг үгээр ингээ хүнд энерги бэлгэлдэг. Тэрийг ер нь бол миний уншиж судалснаар CoQ10-аас авах боломжтой юм. Натуралаар авах боломжгүй юм билээ. Тэгэхээр тийм
кокиор хэрэглээд үзэрэй. Тий. Айгу ядрахгүй болдог, айгу ирч хүчтэй болчдөг. Тэгснгээд хурцсаж байна гэдэг чинь бас сайн юм шиг лээ. Сүр юм тий. Тийм байна. Нэмэлтээр нөгөө юуг хэрэглээд үзэрэй гэж бас зөвлөмөр нөгөө ашваганда. Ашваганда нь болохоор ямар нэгэн тийм addictive ямар нэгэн биш. Тэгээ дасал үүсдэг ч юм уу тийм биш. Зүгээр ялцчгүй нөгөө олон хүүхэдтэй тэгэл одоо энэ нийгэм энэ төвчрэлт те энэ одоо жоохон гинтийн одоо байдал те тэнд ер нь тайван юм их шийдээ за тэгээд яг нөгөө төлөвлөсөн бодсон байсан ажлуудаа яг гоё чанартай ингээд дуусгаа зэгцтэй явхад тэр нервийн системийг тайвшруулдаг ашваганда айгу тусалдаг. Одоо ер нь бол ингээд савчаад өсчээд идэв шүү дээ. Нэг юм хайдснаа өө тэрийг хийхтэй шүү дээ. Өө тэрийг хийхтэй шүү дээ ингээд салгагдуулаад тэхгүй байх тал дээр их тийм гоё тийм тайвшруулад өгдөг. Тэр ер нь хэрэг хугацаанд хэрэгжилж яг үр дүнг авах. Үгүй өдөртөө ингээл чи уугаал ер нь өдрийн тун 2 шиг гэхгүй капсул тэгээд эсвэл хүсвэл нэгээр жуужж болно өглөө оройд ч юм уу тий. Би бол яг ингээд өглөө ингээд хоол цайгаа уучаад за нийгэм рүү гарахаас өмнө хоёрыг уудаг. Тэгээд ирэхээр ялч ингээд нэг юм зэгцтэй бодож эхэлдэг. Тэгэхгүй бол би энийг ч амжуулчмаар тэрийг ч амжуулчмаар за тийшээ гэж хагаад одоо шал буруу одоо decision гаргаад тийм сонголт гаргаад өөр буруу зам руу орчдөг ч юм уу тэнгуутаа төвчрээ зөксчдөг яах гэж ийм шийдвэр гаргаваа гэд ингээд тиймэрхүү нэг одоо maybe ADHD-тэй хүмүүст ч юм уу бас их зүгээр тийм органик нөгөө байгалийн ашваганда ч юм мод юм билээ шүү дээ. Тэгэд яг тэр нөгөө хүч шиг юу гэх юм ингээд үртүсийг нь ууж байгаа юм билээ. Тэсээ яг надад хэрэгтэй байгаа юм байна. Тэнийг уугаад зүгээр ингээд ялгааг нь хараад үзвэл бас зүгээр юм билээ. Тийм. Ялангуяа нийгэмтэй айгу харилцдаг хүмүүст бол их зүгээр тийм ашваганда. Би бас яг ингээл нэг яг ингээ өсчээд байгаа. Зөндөө хийх хэрэгтэй юм байгаа гэдэг. Хаанаас нэг хийх мэдгүй. Хүүхдүүдээ чинь их хэрэгтэй, их хэрэгтэй гэрээ ороо өөрийн ажил гээд амар олон юм аварцсан. Тэгж л бараг алин чигээгүй. Тэгээ олон нэрвэгтэй. Өөрөө болохоор бүр стресстэй байдаг. Та коллаген хэрэглэдэг үү? Коллаген бол баян өдөр тутам байдаг. Эдний коллагены нөгөө нэг пептид хэлбэрийн болохоор аюу сайн шингэдэг. Тэгэхгүй нөө янз бүрийн коллагенууд чинь хүнийг хавгнуулаад идэм байна. Яг бүр зөвхөн одоо үйлчлэгээ өгөхгүй мөртлөө хавгнуулаад идэг. Тэгэхгүй одоо энэ пептид коллаген гэдэг нь болохоор яг сайн шингээд яг л өвөр нөлөг өгөө. Бидний одоо арьс хүмүүс тий чихрэлтэй идэв шүү дээ тий. Сахарын тий яг нөгөө жели мелийн чинь. Тэр бас яг мэдгүй. Би бол баг зүгээр нунтгаар нь кофендоо чийждэг эсвэл зүгээр ууханд хийгээл уучаад их зүгээр хялбар хэрэглэдэг гэх юм уу. Коллаген бол маст тий. Тэгээд залуугасаа ер нь үе мөч тий энэ бүх юмудаа 25 наснаас дээш чинь нөгөө бид нар өөрсдөө үйлдвэрлэхэ болчт юм билээ шүү дээ. Тэнгууд нь хүүхнүүдийн ингээд нүүрэндээ хийлгээд идэг коллагентай утас гэдэг дээ шүү дээ. Тэр чинь зүгээр ямар үүрэгтэй гэхээр утсаа хийнгууд тэр утас нь цаашдаа одоо нөгөө коллагены идэвхжлийг нийлэгдэлтийг нь жоохон ингээ бүүстэлж өгдөг юм байлээ. Тийм. Тэгэхээр бид нар дотроосоо заавал ууж явах хэрэгтэй. Тэгэх юм бол арьс маань ядаж гоё уян хатан эластицити тийм тэр ч бас арьснаас гадна ус хумс арьс тийм шууд нөгөө яс нь бас нэг үе тий юм жил нөлөөтэй байгаа байхгүй. Би өглөөдөө уугаад омега уугаад хүүхдүүдтэй дэгийн нөгөөд хүртэн омега тэгээд цайр өгöd тэгээд өдөр болохоор нэг юм уудгумаа амждаг. Тэгэл орой магнигаа уугаал тэгэл унтана да. Би болохоор өглөө яг сэрээд нөгөө хэлсэндээ аяхтай болсон да. Алоонасаа хийгээд ходоодоо гоё ингээд сэргээж өгöd гэх юм уу. Тэгээд араас нь одоо кофе уудаг юм уу, цай ундаа уудаг юм уу тэгж жагаад жоохон хэсэг байжаад нөгөө омега, Д витамин, би болохоор шүршдэг Д витаминыг хэрэгэлдэг 4 цэцэлт. Тэгээ тэр нөгөө нэг цацгаар бас амар яа. Тэгэхээр би нөгөө давхар юмнууд ууж байгаа болохоор тэгээд юу уугаад өдөртөө болохоор би яг магнезиум нэг халбаг, тэгээд коллаген, марин коллагенаас нэг халбаг, тэгээд алфа-гринаас нэг халбаг гээд устаа холиод блендердээд тэгээд тэрийг уучтیں۔ Тийм. Тэгээд ер нь бол гайгүй. Тэгээд зүгээр нэмэлтээр шаардлагатай болно цайраасаа заримдаа өвдсөн үедээ эдгэрэлтийг дэмжгүүдээс уугаад тэгээд бусдаар одоохондоо бол төр өөр юм уухгүй байгаа. За би бол өглөөс ирээд ус уудаг. Тэгээ усныхаа дараа алфа-гриныг найруулж уудаг. Тэгээд өглөөний цагаа уучаад тэгээд нэг юм уухгүй байж байгаа. Өдрийн хоолой идсний дараа нөгөө коки ороо уудаг. Тэгээд
өглөө сэрчээд юу юм бэ? Алкагаа уучаад өглөөний цай уугаад Д омега 2 уудаг. Тэгээд байж байгаа өдрийн хоолоо идчихээд өдрийн хоолныхаа дараа CoQ10 уугаад тэгээд орой бол юм хоолоос иддэг. Тэгээд шууд унтаад өгдөг. Миний хувьд болохоор өглөө сэрэл усаа уун байх Монгол ашигтай бактери уун. Би бас нэг хоол боловсруулах хэрэгтэй маань жоохон тоглолттой. Яг тэр цэсээ авалж ирсэн тэнгүүд нөө хадаад ашигтай бактери дээрээс нэг нөө digestive support гэдэг бас бэлмэлээдэг. Хоошиг гэхэд нэмэртэй тусалдаг. Тэрийг бас өдөр хоолны хаараас уучна. Тэгээд D витамин өглөө уучна. Тэгээд орой унтахаас өмнө болохоор магнезиум уучихаар айгуу сайхан тайван унтдаг. Бүгд магны юм тийм тийм магнээс аваад Чи уугаад үзэрээ за шал өөр бас ингэ нөрч илүү бат бөх болно. зүг зүгэлдэг гэсэн үг. Тий би өмнө нь амар их зүг зүдэлдэг. За тэгээ магний уугаад тэгээд одоо нэг зүдлэг болчихсон шүү дээ. Тэгэл нэг л битэд өглөө болцсон байдаг. Арай хэцүү намаа таа. Тэгэхээр зүү зүгэлж байгаа гэдэг чинь тархичаа амрахгүй байгаа. Гүн нойронд орохгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Сүүлд айгүйх зүг зүдлэл бараг зүуднээсээ сэрэлзүүлж Чи ярин надад сайн унтчихдаггүй юм байна. Гүн нойрлого орчдаггүй. Тий? тийм байна. Тэгэхээр та эдийн бас энэ нөгөө юунаас авах юм байна. Digestive-ийг ууж үзмэр сандлаа. Ялангуяа одоо нөгөө хөдөө гадаа аялал зугаалгаар явах үед чинь бид нар чинь тэгэл өстой хорхог, шорлог юу гэдэг өстой амар хийдэг. Арайтай хоол унд нэг дорой хийднэ. Тийм. Их нэмэр алнаа. Тэгэхээр мах их хэмжээний алуу явуулж байгаа юу? Тий. Алуу явуулж байгаа. Алуугааг өглөө үлэн дээр уудаг. Азаа хичээ ялцчихгүй зөвлснөр өглөө уусан чинь бас яг юм нөлөө нь байгаад байна. Гой хөнгөрөөд тийм хөнгөнөр ингээ өдрөө эхлэх чинь нэг өөр эдэг та. Гэхдээ нөгөө одоо нөгөө нэг тэг өмнөх өдрийнхаа хоолыг боловсруулж чадаагүйгээр хүн дээр ингээд нөгөө явах өдрүүдэд нэг тийм салхуураал хөдөлж ядаа тийм яг тэгдэгтэй тэгээд нэг тийм сонирн байдаг. Тэгэхээр тэрэнд өглөө яг алуу аяг тустай. Нэгсэн нөгөө миний нүүрэн дээр юм гараад тэгээд би алуу хэрэгжилжсэн. Тэгээд тэг яг тэрнийхээ муу тэр үед яг зүгээр болчихсон гэсэн. Зүгээр болоод тэгээд нэг мартцсан байна. Тэгээд нэрээ яг тайдаг сонсоод яг алуугаа буцаж ууж эхлэж бодлоо. Тэгээд Nutrigold брендээ яг надад ягаад таалагддаг, би ягаа өөрөө хэрэгэлдэг болсон шалтгаан нь Азаагч надад тэгж хэлжсэн. Маш их нөгөө шинжилгээ, судалгаа байнга хийгддэг. Энэ нөгөө бүтээгдэхүүнүүд чинь байнгын хийгддэг чинь одоо нөгөө айгу ховор гэдэг юм байна брэндүүд. Тэгэхээр нөгөө маш их хөрөнгө зарцуулдаг, маш их одоо нөгөө судалгааны ажил гэдэг чинь нэлээд том юм байгаа шүү дээ. Тэгээд тийм юм чинь бас байнга хийхэд тийм амаргүй зүйл юм байна л да. Тэгээд Nutrigold-ийн хувьд болохоор яг тэр нөгөө эрдэмтэд судлаачид өөрсдөө бас ерөнхийдөө оролцож ингэж хийдэг болохоор одоо шинэлэг хөгжүүлэлт сайтай ч гэдэг юм уу те ингээ байнгын тэр юмыг хөгжүүлээд явж идэг болохоор надад яг зүгээр санагдсан. Тэгээд гол нь Азаагч манай өөрөө хоол зүйч мэрэгчлээ одоо өөрөө айгуу сайн мэдлэгтэй өөрийгөө мэрэгч одоо өөрийнх нь нэг тийм ярьж байгаа бүх юм нь судалгаагаар батлагдсан байгаад байгаа учраас ч тэр юм уу Nutrigold-ыг хэрэгжилж ер нь бол эхэлсэн. Тэгээд бараг одоо хэдэн жил болж байгаа юм би. Хүүгээ төрүүлчихэд хэр чи одоо манай хүч 5 настай бараг 4 жилийн өмнөөс Nutrigold-тэй танилцсан шүү. Зөндөө удаа. Тийм болсон жаа. Нүдэн бол надад тэмүүлэн санал болгоод тэгээ алкагрийг хэрэгжилжсэн. Тий. Айгу найз маань арсан айгуугаа гэрэлтэй байсан. Яг ч гэхдээ ногоо илүү хэрэгэлдэг хүмүүсийн арсны өнгө арай өөр өдөг гэж магадгүй. Их мах хэрэгэлдэг хүн чинь нэг юуны хитэлт гэдэг лээ. Төмрийн хитэлттэй болоод нүүр нь харлаадаг гэсэн. Тий. Тэгээд манай Монгол эрчүүд маань маш их мах хэрэгэлдэг. Тэгээд өдөрт авахстай төмрийн хэмжээнд хитрээд явцдаг болохоор зарим хүмүүс нөгөө төмрийн илүүдэлтэй явж идэг гэж хэлээ. Тий. Тий. Би ч Азаагчийг бүр анх айгу актив болж ингээд сошиал дээр юмаа хийж эхэлж байхад давчихсан бараг 2014 оноос хаа. Тэгээд яг харчаад вау ингээд Монголд яг ийм хоол зүйн талаар ярьдаг хүн байд юм байна гэд тэр үедээ бүр айгу шүтдэг байсан. Тэгээд сүүл битээр хамтарч ажиллаж эхэлсэн. Зургийг аваад тэгээ бас Nutrigold-ийн зургийг авч исэн.
Тэгээд тэр үеэс хойш болон дотносоод надад айгуу сайн ярьж өгвөл тэгэл манай загч амар тийм гоё зөвлөгөө өгдөг. Ингээл нэг юм асуунгуудаа ингээл 5 6 voice ингээл тийдэг байхгүй ингэдэг байхгүй. Одоо тэрийг хэрэглээд ингээрэ тэгэрэ гэд тэгээд өөрөө юм айгуу гоё ингээс тайлбарлаж өгдөг. Миний бодлоор ингээд витаминууд бол яг тийм тайлбар айгуу хэрэгтэй байд юм шиг байна. Яг бол бид нар эний чинь тэр болгоо ингээл артлынх нь нөгөө юм уншаад ойлгохгүй, медикал тийм үгийг ойлгохгүй. Тэгээд ихэнх үед чинь витамин дээр тийм үг дуугаараа гэсэн заавар байдгүй шүү дээ. Тий. Тэгэнгүүт яг ингээд чи яг ингэж байгаа бол энийг уугаад үзээрэй гэд ингээд тэгэж нөгөө нэг тайлбарлаж өгдөг нь айгуу таалагдсан. Тэгээ одоо болохоор номин гэд мундаг юм байгаа тэр юм ч бас ингээд яг шууд одоо хүмүүстэй ингээд ганцаарчилж уулзаад бүх ингээд шинжилгээнүүдийг нь харж агаад иймэрхүү одоо эмчилгээ хийгээд тэгээ дээрэс нь ийм бэлтгэл уугаараа гэд өгдөг тийм үйлчилгээ үзүүлдэг юм лээ. Тэгээ тэр нь бол надад зүгээр эмнэлэг яваад эмчээс зүгээр юм антибиотик бичүүлээд авахаас бүр шал өөр санагдсан. Лайфстайл дээр нь тэгээд идэж ууж байгаа хоолн дээр нь зөвлөгөө өгдөг. Тэгээд яг өөрсдийнхөө брендийг ингээ компани ингэж гой хөгжүүлээд явж байгаа нь юм аяг таалагддаг. Тийм. Нөгөө эмнэлэгт ингээл одоо очиод сая ярьж ирсэн ш нь нөгөө эмчнэр ингээ хоолны дэглэм бариараа гэдэг би ямар нөгөө одоо тэр чинь зөндөө олон хоолны дэглэм байгаа. Яг аль дэглэм юм барих. Би бас их тийжсэн. Хоолны дэглэм гэдэг юм ямар дэглэм юм бол тэгэл махнаваа баг хэрэглээл гэл нэг юм тодорхой бус юм уу. Тэгээд сая бас надад бүр айгуу гой дэлгэрэнгүй бүр яг юу гэж уух тийм юу хасах. Яг юм надад зориулсан миний юмнуудыг сонсож байгаад өгсөн надад бүр айгуу гой санагдлаа. Ээжүүдэд яг тэгэл хилээд өгчүүл уг нь айгүй амар байхгүй юу. Тийм тэгэхгүй бүх юмыг өөрөө судлаад гаргаж ирээл ойлгож ухаал тий ухуулж ойлгуулаад нөгөө хэдтэй тэгэхээр айгүй бас хэцүү. Тэгэхээр нэг юм их ч гэсэн ингээ хөнгөвчлөөд яг мэрэгжлийн өмнөөс нь ингээ мэрэгжлийн зөвлөгөөг нь аваад тий хичүүл айгүй амар. Баталгаатай үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь мөнгө болон цагны хувьд тий айгүй хэмнэлттэй гэх юм уу. Ургамлын гаралтай учраас нэг дасал олно гэсэн юм байхгүй. Хэрэглэж байгаа хэрэглэхэ боллоо гэхэд би энэ тэгэхэд ах тийм юм байхгүй учраас айлтгүйгээр бас хэрэглэж болно тийм ээ. Ээж нэрийн нэг сул тал байдаг штэ. Одоо хүүхдээ ч гэдэг юм уу гэр бүлийгээд өөрийгөө мартагдуулах гэдэг. Тэгтэл бид нар одоо хүчтэй байж, бид нар эрүүл байж гэр бүл хүүхдээ ингээд одоо хайрлаж тий ингээд кэрийн өгч ингэж явна. Тэгэхээр ээж нар бити өөрсдөө мартагдуулж байгаа гэж бас хүсмээрэн. Тэгээд нутриголдын нэг авах юм нь юу авууштай бас нэг таалагддаг зүйл нь гэвэл одоо гэр бүлээрээ бүгдээрээ хэрэгжилж болно гэдэг нь надад маш их таалагддаг. Тэгээд Nutrigold брендийг сонгосон. Тэгэхээр цаашдаа ч гэсэн та бүхэндээ энэхүү гоё бүтээгдэхүүнүүдийнхээ үр дүн хуваалцаар байх болно. Тэгээд бид нартай хамт байсан та бүхэндээ баярлалаа.